Сайн байцгаана уу? Дорнот аймгийн Хэрлэн сумын 3-р цэцэрлэгийн багш Яндагийн гэрэлтэй байна. 2006 онд Дорнот их сургуулийг сургуулийн өмнөх боловсролын бакалавр зэрэгтэй төгсөж 2016 онд Дорнот их сургуулийн боловсрол судлалын магистр зэрэгтэй төгссөн. Суугийн байгууллага болон 25 жилдээ ажиллажээ. Гэрэлт уяа багш нь 2024 оноос 2025 оны хичээлийн жилд бэлтгэл А бүлгийн багшаар ажиллаж байгаа юм байна. Бүлгийн менежмент зохион байгуулалтын хүрээнд хүүхдүүдийн сурч хөгжих, бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх, авьяас бэлгийг нээн илрүүлэх, бие даан суралцах, хүүхдийн сайн сайхан байдал, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх боломж, орчин нөхцөлийг дэмжин ажиллаж байна. Хүүхэд бүрийн хэрэгцээ, сонирхол, давуу тал, ялгаатай байдал тохируулахын систем тоглоом, Монгол Ардын уламжлалт, оньсон тоглоом, цахим тоглоом, гэрээр суралцах хөтөлбөр зэрэг тоглоомоор дамжуулан эрүүл аюулгүй аз жаргалтай хамгаалагдсан орчинд тулгуурлан хүүхдийн идэх оролцоог хангах шинжлэх ухаанч, мэдээлэл технологич суурилсан мэдлэгийг нэгдмэл арга зүйг өдөр тутмын сургалт үйл ажиллагаанд ашиглан ажиллаж байна. Туршлагаас эвт дөрөв тоглоом нь манай цэцэрлэгийн багш нар хамтран Монгол Улсын оюуны өмчийн 2021 онд А128 дугаар тушаалаар эвт дөрөв тоглоомоор оюуны өмчийн бэлчилгээ авсан. Эвт дөрөв тоглоом нь 2-5 насны хүүхдүүд тоглох боломжтой. Эвт дөрөв тоглоомоор тоглох жишээг орчин бүрдүүлэн хүүхэд бүр хөтөж карт ашиглан эвт дөрөв тоглоомыг ганцаарчилсан хэсгээр багаар хэлбэрээр өдрийн дэглэмийн дагуу сургалтын үйл ажиллагаанд ашиглан хэрэгжүүлэн тоглож байна. Ерөнхий дэмжлэгтэй 15 хүүхэд, нэмэлт дэмжлэгтэй 8 хүүхэд 2-5 минутанд 1-10 хүртэл дарааллыг найз нөхөдтэйгээ уралдан эвлүүлж тоглох, мөн гэр бүлийн орчинд цахим тоглоом ашиглан мэдлэгээ баттгаж, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдүүдээс эцэг их хүүхдүүдээс сурталцах боломжийг дэмжин ажиллаж байна. Монгол Ардын оньсон тоглоом. Монгол Ардын оньсон тоглоом нь 1-5 хүртэлх дараалттай бөгөөд хүүхэд бүр дараалтын дагуу бүтээж хүүхдээсээ суралцах Монгол ёс заншил, уламжлалт тоглоомын төрлийг танин мэдэх зэрэг чадвар суурилсан байна. Эко орчин бүрдүүлсэн байдал. Эцэг их асран хамгаалагчдын хамтын оролцоотой хүүхдийн сайн сайхан байдал, эрүүл аюулгүй таатай орчин сүүлийн 5 жил тасралтгүй эко мод тавилга, сургалтын хэрэглэгдэхүүн, хүүхдэд хэрэглэгдэх орчныг төгжүүлэн эрүүл мэнд, бие бэлдар, аюулгүй байдлын стандарт хангасан, сурч боловсрох, хүүхдийг тоглонгоо суралцах, мэдлэг бүтээх орчныг шинжилэн баяжлалт хийж ажиллаж байгаа юм байна. Хорвоо ертөнцийг цэцэс гэрэлтүүлдэг бол хүний ертөнцийг хүүхэд гэдэл